Гамшигт сонгуулийн сургалт арга зүйн төвийн сургагч багш Ахмад Аяжан би утаад орчны сургалт дадлахын танхимд сургалт зохион байгуулахад бэлэн боллоо. Утааны талаар товч мэдээлэл өгөхөд утаан дотроо 3 төрөлтэй байдаг. За хөх утаа, ногоон утаа, хар утаа гэсэн утааны төрлүүд байдаг юм байна. Ногоон утаа нь полир утаа гээд барилгын дулаалгын материалаас ялгардаг. Энэ ногоон утаагаар хүн ердөө ганцхан удаа амьсгалахад амь насаа алдах аюултай байдаг юм байна. За хар утаа нь химийн найрлага илүү орсон бит зүсээс хар утаа ялгардаг. За энэ утаатай орчинд хүн 5-аас 10 минут байж амьсгалах юм бол амь насаа алдах аюултай байдаг юм байна. Хөх утаа гэж байдаг. Хөх утаа маань цаас мод зэрэг шатахад хөх утаа ялгардаг. За энэ утаатай орчинд хүн 10-аас 20 минут байж амьсгалах юм бол амь насаа алдах аюултай байдаг юм байна. Та бүхэнд яагаад утааны төрлүүдийг танилцуулаад байгаа юм гэхээр ямар нэгэн барилга, байгууламж, объект шатахад саяны утааны төрлүүд тухайн шатж байгаа объектоос ялгарч идэг байх юм байна. Тэгэхээр мэдээж тухайн шатж байгаа объектоос ялгарч байгаа утааг бид нар ялгаж харахгүй. Тэр тухайн объектоос ялгарч байгаа утааны нийлэмжүүд нь бидний нүдэнд өтгөн хар утаа болж харагддаг юм байна. Өөрсдийгөө утаатай орчноос аварч гарах боломжтой гэсэн үг. Утаатай орчноос өөрсдийгөө болон бусдыг аварч гарахын тулд бид нар хамгийн түрүүнд доошоо суух буюу мүлхэх галуун цуваагаар явах хөдөлгөөн хийж тухайн орчноос гарах нэ. За яагаад доошоо сууж байгаа юм гэхээр утаа нь агаараас хөнгөн байдаг учраас хамгийн түрүүнд дээшээгээ буюу таацныхаа хэсэгт хоригдлагдаад аажмаар ханаа дагаж утаа нь доошдог. Тэр хооронд бид нар доошоо сууж гарах хэрэгтэй байдаг юм байна. Дараагийн зарчим нь юу байдаг вэ гэхээр ам хамраа бид нар чигтэй альчуураар дарах хэрэгтэй. Тухайн хортой утааг чигтэй альчуур маань өөртөө шингээж саармагжуулдаг. Тийм учраас бид нар утаагаар бага амьсгалах нэ. Утаанаас гарах зарчим маань доошоо сууж ам хамраа дарах хэрэгтэй гэдэг юм байна. За дараагийн зарчим нь бид нар авраг гарцыгаа тэмдэглэгийг харж гарах хэрэгтэй байдаг. За авраг гарцын тэмдэглээ нь ногоон өнгөтэй байдаг. За яагаад ногоон өнгөтэй байдаг вэ гэхээр олон жилийн судалгаагаар эрдэмтэд маань судалсан юм байна. Судлахдаа хүн утаанд маань сууж байхдаа хүний нүдэнд хамгийн сүүлд харагддаг өнгө маань ногоон өнгө байд юм байна. Тэр ногоон өнгийг харж амь насаа аварч исэн тохиолдлууд их байсан учраас аврах гарцын тэмдэглэгээ маань ногоон өнгөтэй болсон юм байна. Гамшигт сонгуулийн сургалт арга зүйн төвийн сургагч багш Ахлах Сүлс Солонгоо би утаа төрчнөөс аврах ажиллагааны танхимын сургалтыг зохион болгоход бэлэн болсон байна. Өмсөж буй хувцсыг ашиглан энэ цамцыг дээш нь сөхөөд хойшоо битүүлж маскалж дарж өгөх ёстой. Тэгэхээр энэгээр утаа орохгүй, энэгээр утаа орохгүй гэсэн үг байна. Угаарцсан үнийг дараах байдлаар объектоос авран гаргана. Угаарцсан үнийг гаргахын тулд шууд цэвэр агаарт гаргаж болохгүй. Шууд цэвэр агаарт гаргах юм бол цэвэр агаар зохигдож амь насаа алдах аюултай. Яаж гаргах вэ гэхлээр амьсгалын эрхтнийг битүүлж өмсөж буй хувцаар нь ч юм уу ороож болохоор юу байна тийм зүйлээр орооно. 2 удаа битүү ороож өгөх ёстой. Тухайн үнийг гаргахдаа цээжнээс нь өргөн чирэн гаргана. Эцэгчүүдтэй хэлэхэд гал гарсан үед ямар арга хэмжээ авах талаар хүүхдүүдтэй бид нар зааж сургасан байх ёстой. За үүнд нэгдүгээр гал гарсан үед хамгийн түрүүнд бид нар 101 гэсэн тусгай дугаарлуу залгаж гэрийнхаа хаягийг үнэн зөв тодорхой хэлнэ гэдгийг сануулна. Зарим хүүхдүүд маань гэрийнхаа хаягийг мартдаг тохиолдлууд гардаг. За үүнээс өдлөн сэргийлэхийн тулд гар хаалганыхаа хажуу талд юм уу аривсааных нь хажуу талд бид нар гэрийнхаа хаягийг утасны дугааруудтай бичиж тавьчвал бас илүүдэхгүй санаа гэсэн. Хоёр дахь зарчим маань юу вэ гэхээр гадаа гудамжинд явж байгаа хүмүүсээс хажуудлынхаа айл өрхүүдээс тусламж ирэх хэрэгтэй байдаг. За тусламж ирэхийн тулд гал гарлаа гэд хамгийн чангаар орж хашгирах хэрэгтэй байдаг юм байна. За 3 дахь зарчим маань юу вэ гэхээр тухайн аюултай орчинд орхиж гараараа гэдгийг сануулна. За аюултай орчинд орхиж гарахын тулд доошоо сууж ам хамраа дарж гарна гэдгийг хүүхдүүдтэй зөвлөх юм байна.